Гэхдээ 2002 онд одоо намайг Ахлангийн сурагч байхад Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын Налах орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт одоо хүүхдийн оролцооны хүүхдүүд авч байсан. Хүүхдүүдийн одоо ур чадвар, за дээрэс нь хүүхдүүдийг өөрийгөө илэрхийлэх тэр бүх зүйлийг маш сайнаар сургаж чадчихсан. Би болохоор хүүхэд байхдаа болол айгуу тийм ичимхий гэдэг хамгийн хойно суудаг тийм олон хүний өмнө гарахаар ингээл маш их сандардаг, хөл гаран чичирдэг, дуу хоолой хүртэл ингээл нэг юм уйлах гэж байгаа юм шиг өнгөтэй болол айгуу тийм охин бисэн. Тэгээ яг тэр хүүхдийн оролцооны байгууллагад орсныхаа дараа болохоор би ингэж бодож байсан. Би сэтгэл зүйч мэрэгчлээ болно. Яагаад гэвэл би хүний төлөө л ажилладаг юм болох юм байна. Гэтэл яг миний бодит байдал бол ямар байсан гэхээр нийгмийн юм хүнд нөхцөлд амьдардаг. Тэгээд өөртөө маш ихтгэлгүй одоо тийм охин байсан байгаа байхгүй. Энэ бүх зүйлүүд маань бол өөрчлөгдсөн. Тэгэхээр Дэлхийн зам бол яг биднэрт энэ хүүхдүүдэд буюу энэ залуучуудад бол тэр life skill буюу амьдрах ур чадвар, за энэ зүйлийг бол үнэхэрийн бодитоор олгож чадсан гэж бол хэлэх байна. За Дэлхийн зам олон улсын байгууллагаар хүмүүжсэн энэ залуучууд одоо Монголын нийгэмд салбар бүртээ үнэхэрийн амжилтаа явж байна. Эндээс одоо бид найз нөхөрлөл бүх зүйлийг олж авч чадсан гэж.